Хаврын синдром гэж юу вэ? За тэгэхээр хаврын үйлрэл хүмүүсийн юм нь хөдөлнө гэж ярьдаг штэ, сэтгэл санаа нь маш тогтворгүй болоод эсвэл ядраад идэг. Хаврын үйлрэл маань өөрөө ямар шин чанартай юм бэ гэхээр хий буюу агаарлаг шин чанартай байдаг. Моддын үр, цэцэгсийн үр тархахын тулд байгальтлахий цаанаасаа өөрийн хий агаар мах бодийг ихсгэж салхи хүртэл маш их болдог те. Тэгэхээр энэ нь хүний биед яаж нөлөөлж ийнэ гэхээр бидний тархины үргэлжлэл буюу мэдрэлийн систем өөрөө гал мах бодтой байдаг. Хэрв таны бодол ихсээд байвал таны бие махбод дох гал мах бод ихссэн байна гэж ойлгох хэрэгтэй. Гал юугаар үрдэгддэг вэ гэхээр салхи агаараар үрдэгддэг шүү дээ. Галыг унтраахын тулд бидний усан мах бод ихсэх шаардлагатай болдог. Усан мах бод гэдэг нь юу вэ гэхээр бидний зүрх болоод зүрх судасны систем. Тэгэхээр бид нэр тэр их өндөр ачаалттай халалт үүсгээд байгаа мэдрэлийн системээ хүргэхийн тулд зүрх судасны систем өндөр ачааллыг авч тэр зүрх судасны системийн үйл ажиллагааны үр дүнд таны сэтгэл санаа тогтворгүй болоод байгаа мэт танд мэдрэмжүүд ирээд байдаг. Энэ бол бие махбодын дотоод элементүүдийнхаа балансыг олгож байгаа хамгаалах механизм зохицуулга юм аа. Бие эрхтэн системүүд ямар мах бодтой байдгийг гэдгийг дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл манай YouTube-ийн хамгийн сүүлд орсон мэдрэлийн систем бичлэгийг үзээрэй. Мөн практик аргуудыг мэдхийг хүсвэл манай Soul Sister Community-тэй нэгдээрэй.